За сайн байна. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хаагчлах ээлж дугаараар та бүхэндээ за энэ постерыг яаж хийснийг үзүүлье. За дээр нь дахиад хоёр шинээр ап танилцуулах байгаа. За бүгд одоо энийг ингэж яаж хийх вэ гэх тийм ээ. За тэгэхээр энэ рекламыг бол өөр юунд ашиглаж болох вэ гэхээр хоёр төрлийн маржин байж болно тийм ээ. Шоколадтай маржин, ванилинтай маржин байж болно. За эсвэл одоо ундаанууд байдаг тийм ээ, гүзээлзгэний ундаа одоо өөр нэг жимсний ундаа ч юм уу тийм ээ, гэх мэтлэнгээр юм хоёр өөр төрлийн хоёр одоо нэг бүтээгдэхүүн мөртлөө одоо хоёр өөр төрлөөр гардаг юмнууд байдаг шүү дээ тийм ээ. Тийм юмнуудыг рекламтаад энэ постэр их зүгээр санагдлаа. За тэгээ эхлээд яах вэ гэхээр яг нөгөө бүтээгдэхүүнийхаа юутай өнгөтэй адилхан юу авах хэрэгтэй байгаа. Тэр шүнцэгт аавна. За энийг бид нар мэдэн штэ тийм ээ. За нэг нь болохоор бид нар одоо шар өнгөтэй нүрийн шопын пробиотик байгаа. За энэ хоёр бол ер нь хоёулаа ойролцоо савлгаатай байлээ. За тийм болохоор энийг ингэсэн байгаа. За энэ дээр нь болохоор эсвэл түрүүн би бас энэ оранж өнгөийг сонгосон байгаа. За тэгээ энийг би ингээд хоёр болгоод за нөгөө талд нь болохоор энэ өнгөийг сонгосон байгаа. Яа тэгэхээр нийтлэнийх нь энэ цэнхэр өнгөтэй нөгөөх нь шар өнгөтэй юм бүтээгдэхүүнүүд байгаа. За шар бүтээгдэхүүнээ бол ингээ оруулж ирнэ. За яг голыг ингээ олоод за тэгээ яах нь талын ингээ оруулж чинь. За цэнхэр бүтээгдэхүүнээ оруулж ирнэ. За бас яах нь ингээ голыг нь олоод талын ингээ оруулж чинь. Түүнийхээ нэрийг бичих хэрэгтэй байгаа. За тэгээ текст рүүгээ очиж аваад лактофит гэдэг тийм ээ бичиж. За тэгээ хойныг нэлээд юм зузаан фонт авал бас зүгээр. За би болохоор энэ фонтыг авсан. За тэгээ энийг ингээ эргүүлээд тийм ээ. За тэгээ өнгө нь бас цагаан өнгө сонгочвол зүгээр. Яагаад тэгэхээр энэ шар юм дээр бас хар өнгө жоохон онцгой юм бэл. Лактофит гэдэг тийм ээ. За тэгээ энийг эффект рүүгээ орж жоод offset-ийн томруудад энэ direction-ыг нь ойлцсон зүгээр. За нөлөөрийг нэмэгдүүлээд transparency-г нэмэгдүүлээд за тэгээ сүүдрийг нь болохоор хар сүүдртэй болгочих. За тэгээ энийг бид нар хоёр болгоод за ингээ оруулж. За тэгээ яг энэ дээр нь нөгөө нүрийн shop гэж бичиж болно тийм ээ. За энэ дээр бас яг саяхан энэ брэнд юугаа сонгочих. За тэгээд энийг хоёр болгоод энэ дээр нь shop гэж бичиж. За тэгээд энийг яг энэлийнх нь хар байгаа учраас энэлийнх нь өнгийг хараар сонгоод за энэ нь болохоор orange орно тийм ээ. Separation гэдгсэн чинь иймэрхүү юм гарч ирсэн. Тэгээ би энийг яцмаа ингэж сонгоод яг энэнийх нь юунд өөр ингээд за ингээд төсөлчөөл зүгээр юм уу. За энэ ягаан өнгөнд бид нар бол цагаан болгочих. Тэгээд ингээд олшруулад за тэгээд иймэрхүү маягаар бол яг нь бид нар ингээд хийчих болж байна тийм ээ. Энийг одоо хүний ч юм уу одоо ямар нэгэн зургийг тийм ээ ингээд шууд тэрнийх нь фрейм болгочтой тийм ээ. Ийм юу байлээ батагийн зургийг олоод ингээд оруулсан. За тэгээ background-ыг арилгаад за тэг хамгийн гол нь бид нар ап руугаа очиж жоод энэ frame spark гэдгийг дарна. За энэ лөө за тэгээд энэ зургаа ингэж тэмдэглээд ингээ оруулах те convert to frame гэдэг ингүүд чинь яг энэ хүнтэй ч адилхан юм фрейм хийгээд өгч чинь танд. Хүн ч юм уу одоо өөр зураг гэж болно шүү дээ тийм ээ. За тэгэнгүүт энэ дээр нь бид нар яг энэ фрейм дотроо ямар нэгэн зураг ч юм уу эсвэл одоо өнгө ч юм уу те оруулж болно. Жишээ нь одоо фотос руугаа орж аваад бид нар энэ улаан өнгийг хамбал одоо юм улаан өнгөтэй батагийн одоо юу гараад ирж байна тийм ээ. За тэг ингээд хар өнгийг ингээ оруулж ирж байна тийм ээ. За гэх мэтлэн ингээ юм шахна ямар нэгэн
дүрсийн бол яхна дүрсээр одоо жишээ нь бид нар энэ батагийн энэ юутэй хийж байгаа шиг юм дүрсээр нь юу хийчих болдог байна шүү дээ. Дүрсээр ингэ байна. За клон брашыг юунд ашигладаг вэ? Чинь одоо ийм зураг байлаа гэхэд бид нар апруугаа очиж. За ийм. За тэгээ open гэдэг клон brush гэдэг дараад за тэгээ select source гэж байна. За чинь одоо чинь би энийг ингэ сонгоцсон байна тийм үү. Тэгвэл энийг бид нар өөр газрууд дээр ингэ тавиад иж болно гэсэн үг. Одоо энэ дээр нэг олноор нь ч юм уу те. За эсвэл энийхээ хэмжээг нь жоохон ингэ томруулад бас яах нь ингээд оруулаад иж болно гэсэн үг. За тэгээ иймэрхүү юу байд юм бэ тийм ээ. Иймэрхүү юу ап байд юм байна. Энийг жишээ нь одоо энэ шарыг сонгох юм бол цагааны сонголт мэн энэ чиний сонголтоо хийгээд reselected source гэж яад бас яах нь энэ шарын сонгоод бас яах нь ингээд очиж болох нь тийм ээ. За тэгээ нэгээ сэвлээрээ сэвлж иж идэр маань энэ чинь үлдэн гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд энэ хичээлээ дуусгая баярлалаа.